оны хувьд бол бид нэр анх одоо эхлэхэд 445 дэлгүүртээсэн. Өнөөдөр 484 дэлгүүрт үйл ажиллагаа болж байна. 39 дэлгүүр шинээр одоогоор нэмээд байна. Бидний ерөнхийдөө төсөөлж исэн борлуулалтын хувь хэмжээр бол нэлээд дөхөж одоо явж байна. Ерөнхийдөө зах зээлийн нөхцөл байдал бол одоогоор бол тийм сөрөг зүйл бол харагдахгүй байна. Эдгээр одоо төсвийн орлого валютын ханш гэдэг нэлээд олон одоо саад татварууд бол байгаа. Гэхдээ бол одоогоор хэрэглэгчийн зах зээл дээр бол шууд одоо мэдрэгдэж байгаа зүйл хараахан байхгүй байна. Гэхдээ бидэд бол одоо хоёрдугаар хагас дээр бас энэ жилийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн одоогийн байдлаар бол бид нэр төлөвлөж байгаа одоо гүйцэтгэлүүд бол хийгээ явж байна. За Prime Nexus-ийн хувьд бол онцлогтой зүйл нь 2018 онд анх CU сүлжээ дэлгүүрийг үйл ажиллагаа эхэлснээс хойш 24 онд анх удаа ашигтай ажилласан. Одоо 24 онд ашигтай ажиллагааны төвшөндөө хүрээд үндсэндээ хэрэгжүүлэе гэж хэлсэн стратегийн одоо зорилтууд маань нэлээд одоо хэрэгжээд үүний үр дүнд бол 24 онд амжилттай ажиллаж чадсан гэж ингэж бодож байна. Тэгээд энэ амжилт маань бас 25 онд мөн үргэлжлээд явж байна. Тэгэхээр сүлжээлийн зах зээл та бүхний анх одоо төсөөлж байснаас бол хамаагүй илүү өндөр амжилттай явж байх шиг байна. Тэгэхээр үүнд одоо ямар гол хүчин зүйлүүд байсан бол мэдээж сүүлийн одоо хотын одоо замын хажуугаар байсан төлөвснүүдийг бол байхгүй болгоод байгаа шүү. Тэгэхээр энэ бол мэдээж нөлөөлж байгаа гэж болох бол. Тэгээ энэ дээр хамгийн гол нь хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой. Илүү хотч जैन хэдүүлээ илүү монголчууд илүү одоо идэвхтэй амьдралын хэв маягтай завгүй болж байна. За яг энэ завгүй болж байгаатай л холбоотой конвенс үйлчилгээ зах зээл төр хэрэгцээ нь бий болдог. Нөгөө талдаа бас бид нэр орон нутг руу одоо дэлгүүрүүд ингээд нэг 70 орчим дэлгүүртэй болж байна. За эдгээр дэлгүүрүүд нь бас зорчих хөдөлгөөний дагуу байршаад зорчиж байгаа хүмүүст одоо бас үйлчлэг үзүүлж байна. Энэ бас бидний тухайд бол болж хараагүй. Одоо шинээр ингээд бас ойлгож авч байгаа юм зах зээлийн онцгой сегмент байгаа юм. Тэгээд мэдээж одоо олон жижиг ингээд дэлгүүрүүд, цайны газрууд ингээд маш олон одоо жижиглэнгийн худалдааны форматууд бол Монгол байсан. Гэхдээ энэний цаана гол асуудал нь бол нэгдэлт нь бол үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний чанар, ялангуяа одоо хоол хүнсний аюулгүй байдал. За тэгээ ардталт нь бидний бас цоо шинээр хийж Монголд бий болгосон зүйл бол түгэлтийн сүлжээ. Тэгэхээр энэ түгэлтийн сүлжээ бол өнөөдөр Улаанбаатар хотоос 1000 км-ийн цаана байгаа дэлгүүрүүдэд өдрө болгон хүнсийг одоо хөргөчний температуртаар хөргөж байгаа. Энэ одоо дид бүтцийг бас маш хэмжээний дэд үтсийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ эннийх нь одоо өөр өгөөж гараад зах зээл дээр шинэ бизнес ингээд амжилттай бүрэлдэхүүн боломж бий болсон л гэж бодож байна. Тэгэхээр та өмнө одоо маань дэрж ирсэн ярилцсанаар бол мэдээж ханган нийлүүлэлт болоод түгээртийн сүлж бол нэлээд чухал гэж байсан. Тэгэхээр тэр хугацаанаас хойш одоо компаниуд тус одоо ханган нийлүүлэлт болоод агуулгын хүчин чадал хэрэг өөрчлөгдсөн байна. Тэг бид нар анх одоо нэг 1000 орчим метр квадрат түгэлтийн талбайтай байсан. Одоо нэг 9500 за нэмэх за одоо 100000 гаруй метр квадратын. За тэгээ яг хэмжээ бол нэг тийм чухал биш. Хамгийн гол нь тэр дотор явуулж байгаа үйл ажиллагаа нь дэлгүүрт одоо бараг хамгийн бага барааны үлдэгдэлтэйгээр яаж одоо үйлчлүүлэгч орж ирээд бараа нь тасрахгүй байх вэ гэдэг энэ ноу хавыг зулуулсан том систем байгаа. Тэгэхээр энэ систем процессыг л бидэд энэ франчайзинг гэрээний дагуу одоо олд суралцаад хэрэгжүүлээд ингэ явсан. Тэгэхээр бид нар нэг ойролцоогоор өдөрт 700 мянган ширхэг бараг дэлгүүрүүд 480 гаруй салбаруудаа ингээд түгэж явдаг ийм хүчин чадалтай болсон байгаа. Тэгээ ер нь ийм төрлийн ноу хау дэд бүтц бол Монголд өшөө хэрэгтэй байгаа юм билэ. Зөвхөн одоо конвенс биш. Бусад одоо форматуудад ч гэсэн энэ ерөн жижиглэнгийн худалдаа үйлчилгээний зах зээлд бол энэ дэд бүтц Монголд бол түгэлтийн дэд бүтцийг одоо сайн хөгжүүлэх байгаа юм. Өшөө энийг өргөжүүлэх хэрэгтэй байна гэж бид ингэж харж байгаа. Тэгэхээр мэдээж Prime Nexus компаниуд бол импортлогч компаниуд одоо сүүлийн үед инфляц болоод төгрөгийн ханш сулрахтай холбоотойгоор мэдээж үйл ажиллагаанд нөлөөлөл боловсролтой нөлөөлж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэдээж одоо компани үнийн одоо бодлогод ямар нэгэн өөрчлөлт орох болов. За яг уу мэдээж одоо валютын ханш өссөнтэй холбоотой үнийн өсөлтүүд бол орж ирж байгаа. Гэхдээ бид нар үнийн өсөлтөөс сэргийлээд ерөнхийдөө нөөцүүдийг ишт татах бас арга хэмжээнүүдийг ялангуяа одоо манай нийлүүлэгч нартай бид нар бол нэлээд их одоо хамтарч ажилласны үр дүн дээр бас тодорхой хэмжээнд шууд одоо валютын үнийн өсөлтөөс бас тодорхой хэмжээнд хамгаалж чадж байна. Гэхдээ энийг бол урт хугацаанд хийх боломжгүй. Ерөнхийдөө энэс бол бидний хамгийн гол одоо
имиж байгаа зүйл нь бол худалдаа авах чадвар унах үедээ тийм одоо мэрэлсэн цалингийн өсөлт нь бас хурдтай өсөхгүй бол тэр хэмжээгээр хүмүүсийн худалдаа авах чадвар муудна. За ингээд ирэхээр бол одоо нийгэмдэр одоо сэтгэл хангамжгүй байдал үүснэ тийм. Тэгэхээр энэ дээр бас төр засгийн зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа болов уу гэж одоо бодож байна. Тэгэхээр сүүлд нэгдүгээр удаагийн төгсгөлийг харахад бол ойролцоогоор 450 гаруй одоо сүлжэглэлбэртэй болцсон байсан. Тэр бас орон нутг руу хэлж байгаа. Тэгэхээр компани юу цааштай хаана одоо сүлжэглэлбэрний хаашаа тэлэх боломж байгаа. Тэгээд бидэд одоогийн байдлаар ер нь хоёр хэсэг газарт нэлээд их хэрэгцээ одоо байна гэж бодож байна. Нэг нь бол мэдээж хөдөө орон нутаг. За одоо сайхан зуны дэлгэр цаг ирлээ. Хүмүүс хөдөө орон нутг руу аялаад явна. Нөгөө талдаа Монголд бас жуулчд ирж байна. Жуулчд ирэхээр жуулчд Монголд дахиж ирэхгүйгээ судалгаа одоо яагаад дахиж ирэхгүй гэдэг асуултын хамгийн номер нэгт нь ариун цэврийн өрөө гэж хариулсан байлээ. Тэгэхээр бид нар бас энэ яг зам дагуу гол жуулчдын явдаг байршлууд дагуу яг одоо сайн стандартын ариун цэврийн өрөөтэй ийм дэлгүүрүүдийг бас байгуулахаар ингэ явж байна. Энэ бол хүн болгонд хэрэгцээтэй ийм одоо хамгийн наад захын хэрэгцээ хангах дэд үтс болно гэж харж байна. Нөгөө хэсэг газар нь бол мэдээж одоо бол бид нар Улаанбаатарын гол барилгацсан хэсгүүдэд илүү их олон дэлгүүртэй байгаа. Тэгэхдээ гэр орооллын хэсэгт мөн ялгаа авахгүй амьдралын хэв маяг бүгдээрээ л завгүй юм байгаа. Тэгэхээр гэр ороол дээр бас бид нар дэлгүүрүүдэд одоо нэмэх байдлаар ингээд үйлчлэгийг ойртуулан ажиллаж байгаа. Тэгэхээр PMNX компаниас сүүлд одоо мэдээж Монголоос хамгийн одоо Монголын хамгийн шилдэг сүлжэглэлүүд гэсэн шагналыг аваад байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой бас нэгдүгээр удаагийн гүйцэтгэл харах юм бол одоо баг хамгийн ихний ашигтай нэгдүгээр удаа гэж харж болохоор тэгэхээр өндөр зэрэгцээд бас 2025 онд бас гүйцэтгэл бол нэлээ одоо өндөр байхаар тусаж байгаа тийм. Тийм түрүүний хэлж шиг одоо нэгдүгээр улирлын байдлаар за өнөөдрийг хүртэлх бол нөхцөл байдал бол бидний ерөнхийдөө төсөөлсөн хэмжээнд байна. Цаашаа бол юм яаж өөрчлөгдөх юм бэ? Саяны таны хэлсэн одоо Retail Asia гэдэг Charlton Media Group гэж байдаг. Энэ одоо Азийн бүсд байгаа. Аз нуханд далайн бүсд байгаа. Жижиглэнгийн худалдааны одоо бүх төрлийн бизнесүүд ер нь ямар түвшинд явж байгаа гэдгийг ингээд байнга мэдээлэл цуглуул анализ хийгээд тэгээд тэр талаараа ингээд одоо бүсийн хэмжээндээ мэдээлэл түгэж идэг ийм медиа компани байгаа. Тэгээд энэ медиа компани бол ингээд жил болгон ингээд одоо Азийн бүсд ажиллаж байгаа бүх жижиглэнгийн худалдаануудыг үнэлгээ хийдэг. Тэгээ энэ үнэлгээнд дээр нь бол мэдээж бид нар өөрсдөө хүсэлтэй байсан. За Монголд ийм бизнес байна. Бид бол ингээд өндөр өсөлттэй явж байна. Бидний үйлчилгээний чанар бол Азийн одоо бусад сүлжээнүүтэй харьцуулахад одоо ямар байна вэ? Бид нар бол ийм зүйлийг хийж байна тий. Гэт ингээд мэдээлэл өгсөн. Тэгээд мэдээлэл өгөхэд бол тэрэн дээр тулгуурлаад за нэгдүгürt их өндөр өсөлттэй юм байна. Азийн бүсд бол ингэж огцом одоо өндөр өсөлттэй гарч байгаа бизнес үйл эдэнчил байхгүйсэн. Тэр үйлчилгээний чанар талаасаа бол нэлээд одоо сайн өндөр түвшинд байна. Энэ бол одоо Азийн одоо бусад харьцуулагдах ус форматуудтай харьцуулахад ер нь том боломжийн сайн байна. Нөгөө талдаа бол их том дид бүтэц хоолны үйлдвэр түгээлтийн сүлжээгээд энэ Монголд тухайн зах зээл дээр байхгүй ийм зүйлсүүдийг хийсэн байна. Тийм учраас бид хэдэг бол одоо Монголд байгаа хамгийн сайн конвенс дэлгүүр байна гэж тодорхой